За сайн байцгаана уу? Ugly Hot Mongolian podcast-ийн Ugly Hot Occupation шинэ дугаар эхэлж байна. За манайд бол бас нэг үзээтэй охин ирж ярих гэж байна бид хоёр хамтдаа. Тэгээ Боги маань ирсэн байна. Welcome. Сайн уу? Ямар ч байсан хамгийн түрүүд намайг энэ подкастта урьж оролцуулж байгаад маш их баярлалаа. Тэгээд Ugly Hot podcast-ыг сонсож байгаа бүх сонсогч нартай энэ өдрийн мэндийг хүргэе. За Боги маань өөрийгөө нэг сайхан танилцуул та. За намайг миний бүтнээр болж таяа. Хүмүүс Боги гэж дууддаг. Одоо Австрали улсын Сидней хотод гэр бүлийнхаа хамт ажиллаж амьдраад сураад байж байгаа 3 хүүхдийн ээж ихтэй байна. За одоогоор ямар ажил хийж байна вэ? За одоогоор бол Сиднейд нэг аккаунтинг фирм татрын эхлэн бодогчоор ажиллаж байна. Австралид ирээд хэр удсан бэлээ? Австралид ирээд 7 жил гарсан болж байна. За тэгээд ажилдаа ороод хэр удаж байгаа вэ? Яг мэргэжлийн ажилдаа. Энэ ажилдаа ороод би чинь одоо нэг 7 сар гарсан 8 сар орчим болж байгаа. Тэгээд яг нөгөө Богигийн ажлынхаа journey-ийн үеэр үе ингээ хамт байсан. Тийм болохоор бас нөгөө хит хуучрахаас өмнө гоё мэдрэмжийн яриулвал зүгээр гэж бодоод Богиго ирсэн байгаа. Тэгээс яг accounting гэвэл маа монголчууд зөндөө ажиллаж байгаа. Тэгээд зарим бүрчнээ олон жил болсон. Тэгээд анх нэрээ ямар байлаа гэдгийг буцаа санах жоохон хэцүү байгаад идэг. Бид нар ч амар хурдан хүмүүс тасан цогцдог тий. Одоогийн Богигоос нэг 2 жилийн дараа асуувал өө тэгсгэл орсон штэ гэж хэлж магадгүй тий. Одоо яг ингээд ороод 7 сар болж байгаа шинхэн байгаа дээр нь асуугаад мэдрэмжүүдийн асуугаад юу даун туулуу тэгээ ер нь ямар байд юм бэ гэдгийг асууя гэж бодож байна. Би яг ингээ нэг урилга ирэхэд бас яг тэгж бодсон байхгүй. Одоо ингээ хэсэг хугацааны дараа хэрвээ би ингээ ярьсан гэж юм хэсэг хугацааны дараа би бас энэ өөрийнхөө энэ филинг ингээ марцчихж штэ. Гэтэ яг одоо ингээ өгөх юм бол дараад нь би ингээ 2-3 жилийн дараа энэ подкаста буцаж сонсоод би бас өөрөө нэр ийм байсан штэ гэдэг мэдрэмжийг авах юм байна да гэх тэр надад аюулгүй гоё санагдаад таалагдаад тэгээд ер нь бол урилгыг зөвшөөрөөд ирсэн байгаа. За баярлаа. Одоо яг ажлынхан талаар сонсъё. Татрын нэгтлэн хийж байгаа тий tax accounting компанид ажиллаж байгаа. Тэгэхээр ер нь яг өдөр тутмын чинь ажил яаж харагддаг вэ? Ингээл яг нэгтгэд очиод яг бүгдийн гэрээсээ ажиллаж гин үү тий офис дээр очиж гин үү? Яг юм бодит амьдрал дээр бууж ирэхээр яг яаж харагдаж байгаа вэ? Чиний 7 хоног ажлын 7 хоног. Манайх болохоор угаасаа гэрээсээ ажилладаг сонголт байхгүй. Ажлын 5 өдрийн ажил дээрээ өглөө 8-аас ахуулаад 5:30 хүртэл. Гэхдээ өөрөө энэ дундаараа 7.5 цаг ажиллана. Тэгээд хэдэн цагт очиж хэдэн цагт тарах нь өөрсдөө мэднэ. Ямар ч гэсэн тэр компанид би 7.5 цаг суугаад ажиллаа хийсэн байх хэрэгтэй байдаг. Тэгээд за нэгтгэд ажилдаа очлоо. За яг яаж харагдах вэ? Компьютероо нээх үү, хүмүүстэйгээ мэдлэх үү? Яг ингээд надад нэг юм гой төсөөлөл өгөөч. Би одоо танаа ажил ерөөсөө очиж үзээгүй шүү дээ, тий. Яг ямар хувай нэг хитэн хэмжээний хүнтэй, тий. Уур амьсгал нь ямар хувай, хаалгаар ороод хамгийн түрүүнд кофегоо хийдэг юм уу, тий. Мэйлээр шалгадаг юм уу, шууд ажиллаа бариад авдаг юм уу, хурал болд юм уу? Яг юм Богигийн ажлын талаар нэг юм жижигхэн тур хийгээд өгөөч бид нар. Манайх нэг 15-аас 20 орчим ерөнхийдөө хүнтэй. Тийм том компани бол биш байгаа. Тэгээд 2 давхар офис байгаа. Би болохоор 2 давхрынх нь одоо нэг ингээд өрөөнд суудаг. Тэгээд хажуудаа нэг залуутай хамт ингээд хоёулаа хамт суудаг. Хоёулаа нэг өрөө юм уу? Нэг өрөөнд хоёулахнаас суудаг. Open space биш юм шүү дээ. Тэгээд өглөөдөр нь бол би хамгийн түрүүнд очдог байхгүй ажил дээрээ. Яг ресепшн ирээд үдэ онгоолгоод араас нь би ерөнхийдөө ордог. Тэгээд орж ирсэн хүн болгонтой яг ингээ 2 давхар руу гарч ирэхлээр ингээд яг миний өрөө ингээ үүдэнд байгаа болохоор ингээ бүх хүмүүс ингээ хардаг. Тэгээд бүх хүнтэйгээ би өөрөө төрүүлж мэдлдэг. Тийм ажилт нь байна. Тэгэл компьютераасаа хамгийн түрүүнд имэйлнүүдээр шалгаад apply хийх юм байвал хийжээл тэгээд яг үнцэн ажилдаа орно да. За үнцэн ажил гэхээр юу байх вэ? Хамгийн яг гол ажил нь бол татвар боддог. Гэхдээ бол би бас нөгөө анх ажилд орохдоо за ингээл татвар л бодоод ах юм байна гэж бодцоо. Бис ахгүй тэгсэн чинь ерөөсөө компани ингээ нэгтгэхээс ахуулаад тэр компани одоо өргөжөөд корпорэт компани болоод эсвэл бүр ингээ дампуураад тэр бүх бичиг баримттай холбоотой ажлыг ингээ хийх юм байлаа аккаунтинг фирмүүд ч. Тэгээд бас ингээд нөгөө ер нь их аюулгүй миний ингээ төсөөлж ирснээс болоод амар олон янзын ингээ тасктай юм байна лээ. Тэгэл тэр алганыг бүгднгийн л хий. Гэтэ одоо чи 7 хоногоо яаж төлөвлөх вэ? Одоо нэгд өдрөөр одоо л бид ингээ хагасанд ярьж байгаа хгүй тий. Сая өглөө бид кофег нь явгаа хийсэн араас нь кофе уусан. Тэгээд ингээд суугаа ярьж гин.
одоо нэгд өдөр чи ажилдаа очиж штэ. Тэгээ очоо мэйлээ шалгасны дараа чи яг юу хийх ёстой вэ гэдэг тэр төлөвлөгөө яаж өгдөг? Тэр төлөвлөгөө гэж бол манайх юм байхгүй. Тэгэл манай би болохоор яг захирлынхаа удирдлагаанд тэгээд надад хэрвээ манай менежерт хэрвээ ингээд тусламж хэрэгтэй бол над руу ингээд энийг хийгээд өгөөч, тэрийг хийгээд өгөөч гэж хэлдэг. Тэгээд тэр хоёр хүнээс ирсэн даалгавруудыг аваад ингээд хийгээд хариу өгöd явдаг байгаа байхгүй. Тэгэхээр би одоо нэгд өдөр очингуудлаа би яг юу хийх юм мэдэхгүй. Очингуул надад менежерсэн ч клиент энэ гэж байхгүй. Тэ одоохондоо. Тий одоохондоо байхгүй. Тэгээд одоо болохоор манай захирлын нөгөө юу нь болохоор надад ингээд яг шинэ клиент орж иж штэ. Тэгэхээр тэдрийг ингээд надад өгöd байхгүй. Тэнгүүд би тэр анхнаас нь шинээр ирж байгаа хүмүүсийг яагаад гэсэн чинь одоо яг ингээд сая бодлоо л доо гэсэн чинь манайх одоо намайг ажилд ороход миний өмнө орсон баг хамгийн багтаа 4 жил юм уу 5 жил ингээд ажилласан хүмүүс байгаа. Тэгэхээр тийм шилжилт хөдөлгөөн айгу багтай. Тэгэхээр тэр хүмүүс ч угаасаа бүр нөгөө клиентуудтайгаа уулзраад ингээд сурцсан байж байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр хүмүүс өөр шинэ хүн нөхөр бас жоохон онцгүй тий. Дахиад шинээр тасна гээл. Тийм юм билий. Тэгэхээр би одоо яг нэгдгээс ч 5 дахь өдөр хүртэл юу хийх юм мэдэхгүй. Зарим өдөр ерөө менежер ингээд захирал хоёр над руу ингээд амар их ажил ингээд явуулах юм бол би тэрийг хийгээл толгой өндөхгүй хийсээр байгаа тусган зарим үедээ болоод ингээд хийх ажилгүй. Ажил байна уу гэж менежер руу ороод өөрөө асуугаад аваад тиймэрхүү л байдалтай. Тэгээ менежерт ажил байхгүй бол бусад нэгтлангуудаасаа надад туслах юм байна уу гэж хийгээд. За. Одоо чи нэг сайхан гүн амьсгал авч гаргадаа нэг нүдэн анж болно заяа. За. Би чиний мэдрэмжийг асууж байна. За яг энэ одоо сая бол хоёлаа ингээд логик тарих маань бахан ажиллаа. Одоо яг ингээд өглөө ажил руугаа ордог те ингээд ажил дээр өдөр сууж гин, тараад ажилласаа гараа явж гин. Энэ болгонд чам ямар мэдрэмж төрдөг вэ? Дотроос ч ингээд зүрхнээс ч. Хүсэж батсан юм байна болохоор бүхэл юм надад амар гоё яз жаргал өгч байгаа шүү дээ. Өглөө орноосоо босохдоо нойр хүрсэн ч гэсэн яа би нэр ингээл гоё хувцас өмсөл нүрээ будаал цөмхөө өрөөл ажилдаа гарахыг ямар их хүсэж илаа да. Би одоо яг тэгж штэ гэд бодохоор гоё mindful байж чадчих тийм. Тэрнээсээ ингээл айгүй кайф авдаг юм. Тэгээд ажил дээр очиод ч гэсэн ингээл ёо би ингээл нэрээ компьютераар суугаад мэрэгчлэр ингээл ажиллаад байна штэ гэл тээ. Гээд энэ болохоор нэг өдөрч биш ингээл ерөнхийдөө ингээд айгүй олон давтамжтайгаар тэр ингээд нөгөө гоё мэдрэмж ингээл аваад ажиллаа тараа гэртээ араал ээж нь ажилласаа ирлээ гэд орох тэр мэдрэмж хүртэл ингээд амар гоё байгаа. Одоохондоо нөгөө шинкоп байгаа болохоор тэгтээ гоё. Yes so яг надад амар гоё мэдрэгдэж нэг чиний сайн хэлсэн чинь. Ойд юм уу сая айгүй хүсэжсэн гэдэг ч тийм. Тэгэхээр энэ ажил мэдээж хүн болгоны амьдралын түүхтэй замнал өөр байгаа, аялал өөр байгаа. Яг Богигийн хувьд одоо энэ ажил дээр ирэхэд ямар Австралид анх ирснээс хойш ямар ажил хийвэ гэдгээ бидрийг ингээд гоё түүхээр аялуулаа. Миний түүхч мөр айгүй адал явдалтай байгаа шүү дээ. Гоё сонсолтой адал явдал жоохон гоё. Тэгтээ жоохон баримжаа бол байгаа шүү дээ тий. Яг яасан байхгүй. Үгүй мартцсан. Би 7 жилийн өмнө Австралид ирээд бол хамгийн анх хоолны үйлдвэрт ажилд орсон. За. Манай найз оруулж өгөөд тэгээд тухайн үедээ би бүр ингээ ямар ч хэлгүй. Тэгээ ингээ хүн яа гэдэг агийн чинь ямар ч хэлгүйгээр хайл англи хэлгүй. Хайл гин гэсэн үг тий. Эгүй юу өөр юу бахав. Тий хайл гин баг. Окей. Өглөөний мен за нэг тиймэрхүүтэй гэл ирээд байгаа байхгүй. Тэгэл Монгол тахтаас арайш тийм амар нөгөө хэлгүй гэж юусэн бодохгүй бас гайгүй штэ гэж бодчихсон. Яг ингээ орчинд нь ирсэн чинь амьдрал өөрөө ингээ гацардуулж байгаа байхгүй. Тэгээд ерөнхийдөө бол эхний ээлжинд нөгөө яа гэдэг аа гэх ингээ ойлгохгүй. Тэгээ найз маань болохоор бас нэг хэдэн сарын өмнө төрүүлээд ирсэн байсан болохоор бас арай дээр зэ нааг батхад тэгээд найз ингээ орчуулж өгөөл анх очиход хүртэл наваа хөтөлж оруулаад тэгчихсэн байхгүй юу. Яг найзтайгаа хамт ажиллаж байсан юм байна. Хамт ажиллаж байсан. Тэгээл нөгөө хэл мэдэхгүй болохоор жоохон ингээ хүмүүс нас жоохон дээрлэх хандлага ингээ гаргаж маргадаг байсан байхгүй. Тэгвэл манай найз өмөөрөөл би тоош ч бас тэнцэнэ тэгдэг байж байгаа. Тэгээ би ч нөгөө айгүй жоохон шартаа төрлөө байхгүй. Тэгээ би ихний 6 сар ерөнхийдөө гүрийгээд тэгээ өглөө нь ажиллаад оройн хичээлд явдаг гэсэн. Тэгээ сүүлдээ тэгсэн чинь орой ингэж явсан чинь бас хэлмээ нэг айхтар сайжрахгүй байхгүй. Гэхдээ би үнэхээр л өөрийнхөө чадах төвшөнд ингэж хичээгээл байсан. Тренд явж байхдаа ч юм аа бэлдэл ганцаараа алхаж байхдаа ч ингэж юм сонсоод ингэж айгүй хичээсэн ч гэсэн миний ингэж хансан төвшөнд ингэж айгүй хурдан ахиж зүрхсэн гарах байгаа байхгүй. Тэгээд нөхөртөөгөө ярилцж агаад ажилласаа гарсан. Тэгээ сургуулаа цолиод өглөөний ангид ороод 6 сар TEFT би хэлний курс явсан байхгүй. Тэгээ тэр бол миний ингээм амьдралтай байсан. Хамгийн Австралид ирээд хийсэн. Ингээд хамгийн ингээд зөв шийдвэр хийсэн. За. Тэгээ өглөө сураад ирсэн чинь. Тэгээд бас нөгөө TEF чи өөрөө жоох юм нөгөө пүүштэй. Тэгээл нөгөө өдөржингөө хичээлдээ сууж ирээд хүнжингөө баг нөгөө презентацнтэй бэлдээл бүр ингээд баг их сургуулийн оюутан шиг ингээд айр хичээж сурсан байхгүй юу. Тэгээд
буцаад 6 сарын дараа нь болохоор нэг цэвэрлэгээний ажилд явж үзсэн ганцхан өдөр. Тэгэл oh my god энэ бол ингээ миний хийх ажил биш би бас чадахгүй байхгүй очоод хүмүүс бүр тэнцээ ингээ хамт ажиллаж байгаа хүмүүс ингээ алаад идэг. Би баг ангаа зогсоор л нөгөө байранд дуусчих واخхой цэвэрлээд. Тэгэл нөгөө бодис мэдэнд найтагаа тоо өвлөөл тэнцэнэ. Тэгэл нөхөртөөрөл тэр юуны цэвэрлэсэн шүү ингээ. Тэр айл цэвэрлэгээс аахгүй. Нөгөө нүүцэн айл цэвэрлсэн. Тэгээ солонгос хүмүүстэй. Тэгээд хуржрээ нөхөртөө хэлээд тэнгүүлээ нөгөө нэг үйлдвэрлэгөө бусдад залгаж байгаа байхгүй юу? Би ингээд сургуулаа төгсчлөө одоо ажилдаа орё гэсэн чинь окей чи би тавтаа залгаж байгаа гэсэн чинь тэг нэгтгэс хуржрээд ор гэв. Тэгээ буцаад ажилдаа орсон. Тэгсэн чинь манай ажлынхаа айгуулаг наад тэгсэн. Чи бүр ингээ яаж юм амар ингээ сайжирсан бэ гэсэн. Миний хэлнээсээ айгуу сайжраа орсон байгаа байхгүй юу? Тэгэл тэр хугацааныхаа 6 сарынхаа үр дүнг тэгэд очсон ингээ мэдрээд. Тэгээд ажилласан. Тэгээ үйлдвэр маань ажил нь болохоор уг нь бол юм luxury food хийдэг байхгүй юу бид нар. Тэгээд ингээд тийм амар хэцүү биш. Гэхдээ орчин нь амар хэцүү ингээл нөө цементийн шалан дээр safety food өмсөөл тэгээд бид нар чинь тэгж байгаа шүү дээ. Тэгээд ажиллаад исэн чинь би ингээд жоо харч машилтаа болоо миний биеийн өвдөд. Тэгээд тэрнээс болоод манай нөхөр намайг ажилласаа гар гээд. Тэгээд ажилласаа гараад гэртээ аюулгүй удаа байсан юм. Тэр үедээ гэхдээ нэг хүүхэдтэйсэн. Нэг хүүхэдтэй. Тэгээд хүү маань 6 нас хүрчээсэн. Тэгээд хүүхд харах шалтгаан бол байхгүй надаа уг нь. Тэгсэн мөртөө би гэртээ ингээ зүгээр 1-2 жил ингээ байсан ер нь эрүүл мэндийн шалтгаанаар болоод. Тэгээд тэр үед болохоор манай нөхөр надад за чи одоо би угаасаа чамаа ингээ мастер сурах гэж энэ тавьчихсан. Тэнгүүл чи ингээ хүнд ажил хийгээд би мич өгдөө та надад бол хэцүү байна. Тэгэхээр чи одоо сургуультаа сураа, мастертаа ингээ сураад тэгэнгүүтлээ мэрэгчлэрээ л ажил хийгээрээ ажил хийхгүй бол ер нь гэртээ байчи. Би тэг даалгавар надад өгсөн. Тэр бол бүр надад ямар ч сонголт байхгүй. Би угаасаа ажил хийх туршлагатай хүн. Тэгэхээр би ингээ мэрэгчлэрээ л ажиллахгүй бол надад өөр сонголт үлдээх байхгүй тухайн. Тэгээд тэр үедээ би нөгөө ахаад ингээ мастерт орох гэсэн миний хэл дахиад тэр 2 жил гэртээ байсан гэхэд сурахгүйгээр яг л бүр ингээ гэртээ гэсэн үг. Жил мастертаа сурч байсан гэсэн үг. Тэсэл үгүй. Тэгээд би харин ингээ тухайн үед нөгөө мастер сурах гэсэн чинь эхний оноогоо авч чадахгүй. Тэгээд хэлний бэлтгэлтэй яваад амжт тий. Үгүй хэлний бэлтгэл нь дууссан. Тэнгүүлэн коллежид бүртгүүл заахгүй. За. Тэгээд коллежид бүртгүүлээд нэг удаагүй нэг ганц хоёр ингээ терм яваал. Тэгээ би яг тэр үед өөрийнхөө хэлийг сайжруулах гэж бодчихсон. Тэгээд Австрали нь өглөөний гайхамшиг гээл нэг гоё байсан тийм. Тэр мэрэнд чинь бүр аягүй идэвхтэй байгаа л нөгөө хэлээл сайжруулаад байгаа байхгүй бас нөгөө гэртээ яж захта өөрөө. Тэгээ коллежтэй яваал байжсэн. Тэгээд юуг үздэг байсан уу? Манай Намебт 2 нэг өглөө болгон 5 EDMs гэдэг. Тий. 5 phrase. Яг тэр үеэс орж эхэлсэн байхгүй. Тэр ч гоё үеэсэн тий. Бөөнөрөө Сидней даяар ингээл хөдөлдөг байдаг шүү дээ. Тэгээд тэрний дараагийнхан бас өглөөний гайхамшиг яалагч болсон шүү дээ. Оо зөө. Тэгээд за тэрний дараа ямар ажил хийв? За тэрний дараа тэгээд ерөнхийдөө бол ажил юу н би хийгээгүй шүү дээ. Тэгээ хийгээгүй жагаад хүүхдтэй болсон байна. Тэгээд тухайн үедээ би коллежтэй сурчаад бараг төгсгийнхаа алдаад юм уу да жирэмсэн болоод тэгээд хүүхдтэй болоод тэгээд хүүхдтэй болсны дараа коллежид босч байгаа байхгүй. Тэгээд тухайн үедээ бол шалгалтаа өгөөд оноогоо аваад ингээ мастерт орсон. За тэгээд мастертаа орчоод сурж исэн чинь хүүхд маань баг жоохон байсан. Тэгээд тухайн үед яг дөнгөж сурч эхэлж байхдаа нөгөө ингээд бас ажилд орно гэж чичрээл. Тэгээ би нөгөө чамтай холбогдчихсэн шүү дээ. CV бичдэг сургалтанд хамрагт яа гэд. Тэгээ CV бичих сургалтанд ороод 5 өдөр хэвсэн тий. Тэгээ CV-гээ бичээд ажилласан гэсэн. 7 хоногт нэг удаа уулзсан явдаг шүү дээ. Тэгээд тухайн үед бол CV-гээ бэлдээд тэгээд яг тэгсэн чинь ковид гарсан шүү дээ. Тэгээд тэр үед явуулсан баг бүх газраасаа хариу аваад очиж ярилцлаганд ороод 7 хоногт 3 хариу мариу авдаг ус тий. Тэгээд нэг ажилд орсон. Ажилд нь орох уу гэж. Тэгээд яг аккаунтинг фирмд бас орсон байхгүй тухайн үед. Тэгээд дөнгөж ороо байжсэн чинь манай хүүхэд өвдөд чөлөө аваад 7 хоног чөлөө аваад тэгээд буцаад дахиад орсон чинь бид рүү гэрээр ковид тусаад тэгээд тэр үед угаасаа бүр ингэж юусоо болохгүйсэн тэгээд за болохгүй юм байна гэж орхиод тэгээд дахиад ажил хийж чадаагүй би тэр үед 14 хоног л ерөөхдөө ажиллаад тэгээд нөгөө болох юм болдгоороо болдог гэдэг шиг тэр үед тэр 14 хоног ажилласан туршлага маань хүртэл одоо ингэ надад амар хэрэгтэй байхгүй юу. Тэгээд дээрэс нь чанд мэдрэмж өгсөн тий. Өөртөө ихтэй байдал өгсөн тий. Оо за би ч ингээд авах юм байна. Яг нөгөө анх одоо би юу яаж дараагийн асуулт асуухаас өмнө гэлс боловсролын нөгөө сурсан юуг нь асууж Монголд юу орд өгсөн бэлээ? Миний бэкграунд чинь банкны эдийн засаг. Банкны эдийн засаг тий. Тэгээд Монголдоо нэр юу гэсэн? Монголдоо банкнд 4 жил гараад 4 жил жагаад хамгийн сүүл зээлийн эдийн засагч хийж байгаа. Тэгээд ажиллаж байгаа шээ. Тэгээд энд ирэнгүүтээ хэлний бэлтгэл сууж агаад мастрын юурд төслөө аккаунтинг. За тэгээд
яг тухайн үед анхны ингээд 5 удаагийн уулзалт болж исэн тий. Миний хувьд миний нүдээр болохоор ингээд хамгийн эхний өдрийн боогийн 5 дахь өдрийн боогийн шал хоёр өөр байсан байхгүй. Тийм үү. Нэлийн өөр байсан. Чиний хувьд яг мэдрэмж нь ямар байсан? Яг хамгийн анх ингээд эхний уулзлаад би ер нь ингээд дандаа нэг чи төрүүлээ ирсэн байдаг шүү дээ. Тэгээд тэр ингээ хүлээж авах үедээ чи ингээд ямар мэдрэмжтэйсэн санаж байна. Нэг сайн санахгүй л. Гэтэ ер нь олвол нөгөө очихдаа би чаддгүй гэдэг үгийг аюул хэрэглээд авсан шүү дээ. Хамгийн сүүлд дуусахдаа болоод би чадах юм байна гэж ер нь дууссан. Тэг яг тэр ялгааг би харсан аахгүй. Чи ингээ хүнийг гаднаа өөрөө хэлэхгүй ч гэсэндээ гаднах ингээ байгаа байдлаараа тэг бүр ингээ зүгээр л амьсгалж байгаа аураагаараа хүнээс ингээ мэдрэгдээд байдаг. Тэгэхээр яг ингээд ихний харахад бол угаасаа боог бол амар сэргэлэн байсан. Тэгээ Монголд ажиллажсэн ажлууд нэг семинарт ажиллаж байхдаа яриулал юм заа энэ хуугаас яг алхам байна гэж би доктор бодож исэн. Гэтэ миний гол ажил бол за яаж тэрийг өөрт нь харуулах вэ? Тэгсэн чинь яг нэрээ үнэхээр тухайн үе дээр зах зээл бол ихтэй үнэн гоёсэн тий. Зөндөө ажлын салбар дээр над руу найланд орох уу яах гэж би тэгсэн. За тэгэл ер нь ингээл ажилд орсон. Тэр бол бүр үнэхээр амархан байсан тий. Сарын дотор бол юу баг орсон шүү дээ. Тэгээ одоо нөгөө нэг CV бэлтгээд би ингээд нөгөө өөрлөгч ингээд чат бичсэн шүү дээ. Би сургалт авъя гэсэн чинь өмнө нь бас ингээд өөрлөгч чат бичсэн. Нөгөө нэг чат уншаад тэгсэн чинь яг нэг жилийн өмнө би жирэмсэн бахта бичсэн байгаа байхгүй юу? Тэгснээр би ингээд мэрэгчлэрээ ажилд ормоор байна гэдэг нөгөө ямар ч сонголтгүй болсон байгаа шүү дээ. Нөхөр мэрэгчлэрээ ажилд гэж тэгсэн. Тэгээ бичсэн байгаа байхгүй юу? Тэгсэн чинь намайг би тэгтээ ингээд одоо өөртөө итгэлгүй байна. Миний хэл хангалтгүй махалтгүй баах юмаа бичсэн байгаа нөгөөтгөр. Тэгсэн чинь чи одоо яг ингээд байгаад байгаа юм бол жилийн дараа гэхэд яг л наад юмаа яриад яг наад байрандаа л байж чи одоо ихэл гэж ингээд чамаас надад мессеж ирсэн байхгүй юу. Тэгээд би яг нөгөө яг гэснээ алга болцсон заяа. Тэгээд тэрэндээ ингээд бантаадсан чи би яг л нэрэн гэсэн жилийн дараа дахиад би ингээд CV-ний сургалт авъя гэж бичсэн байгаа байхгүй юу. Тэгэл тэр үедээ амар ботсон. Нэрээ үнэхээр би яг жил одоо л ингээд бичээд авахгүй болоод би ахаал нэг жилийн дараа яг энэ байранд байж ах нэштэй гээл. Тэгээд тухайд нэлэх хөвгтэй ч гэсэн зориглол бичсэн дээ. Тийм тэгэл зориглол өөртөө өстөө сайн ажилласан тийм. За тэгэл ингээл сайхан амар сайхандаа жаргасан юм уу гэсэн чинь болрогийн боогийн түүх үргэлжилсэн. Гайхамшиг үргэлжилсэн гэдэг шиг. Тэгээ үргэлжлүүлээ ярий. Тэрнээс хойшоо дараа нь дахиад нэг төрөөд тий. Тийм тэгээд нөгөө мастертаа ороод яасан чинь сурж байхдаа дахиад нялх хөвгтэйсэн. Тэгээд нөгөө ямар ч ажил хийх боломж ахаа байхгүй учраас за гяс эхлээд дахиад төрөөд авъя гэдэг. Тэгээд дахиад төрсөн сурж байхдаа. Ингээд 3 хөвгттэй болсон. Тэгээ яг энэ ажилдаа ороход за юу journey юу байв? Ер нь юу давуу яг чиний хувьд? Цаахан нин уу яриач. Яг хөө тэгээ нөгөө мастертаа сурж байхдаа болохоор би угаасаа ажил хийж чадахгүй мэдчихсэн болохоор тухайн үед бол би ажил хайж айхтарна гэж яваагүй. Гэхдээ тэр үедээ бас өөрийгөө ингээд бэлдээл хийсэн. Угаасаа би ингээд төгсөнгүүтлээ ажил хийндээ. Тэр үед бас хүүхэд маань нэг бас 7-8 сартаа болоод арай дээр болчихно доо гэж өөрийгөө бэлдээл хийсэн. Ядчил би нөгөө машин барихгүй байжгаад машинаа барьж сураад ингээл бэлдээдсэн. Тэгээд тэр бүх юм надад ингээд ажилд орох хэрэг болж байгаа байхгүй. Тэгээд яг за ажиллаа одоо хайж эхлэе та гэсэн чинь одоо миний ингээд боловсрал бүх юм ингээд өөрчлөгдсөн байж байгаа шүү дээ. Бас ингээд нэмэгдсэн. Тэгээд тухайн үед дахиад CV-нд апдейт хийх болсон. Тэгээд өөрөө жоохон өөрчилж байгаа. Тэгээд би дахиад чамаас ингээд нөгөө тусламж авсан шүү дээ. Тэгээд CV-гээ явуулсан. Тэгсэн чинь нөгөө өмнө нь ажилд орохдоо бүр амар хурдан ороод айгүй их тийм нөгөө офер авалт гэсэн чинь тэр хүлээлттэйгээ ажил хайчих байхгүй юу. Тэгсэн чинь нөө тэр үе өнгөрсөн болцсон байж байгаа байхгүй юу? Тийм шүү дээ. Ковид дуусаа, тэг зөндөө олон хүмүүс ирээд тийм нэрээ өсөлтөө хамаагүй тухайн үеэсээ бараг 2-3 дахин өссөн тий. Тэр үе чинь баг хаан чамаг авъя гэдэгсэн шүү дээ. Бүр нэг амар туршлахгүй байх чинь. Яах юм бэ юм хэлээч гэдэг. Та яах вэ гэдэгсэн чинь. Тэгээд сүүлд ингээд дахиад ажил хайсан чинь шаардлагууд нь амар их болчихсон. Тэгээд дээрээс нь дандаа туршлага асуудаг болсон байсан. Тухайн туршлагагүй байсан чамаагүй чи сурна, чи чадна гэдэгсэн чинь дараад надаас дандаа 2 жилийн туршлага гээд. Тэгээ CV маань бол үнэхээр гологдохгүй байхгүй юу? Тухайд явууллаа баг 10 газар руу явуулахад 7-8-аас нь би ингээ хариу аваад байгаа байхгүй юу? Тэгээд очиад ярилцлаганд ороод эсвэл уцаар ярилцлаганд оронгууд л туршлага асуугаад үнэхээр туршлагагүй юм чи туршлагатай гэж хэлсэн ч гэсэн туршлагагүй л байгаа байхгүй юу? Ингээ ярих та мэддэгдээд байгаа байхгүй юу? Тэгээд хоёр дахь гэхээр бас нэг асуудал миний виз байсан. Нөгөө сургалтын виз маань дуусгаад ингүүт л дандаа 1 жилээс дээшээ визатай хүн бид ингээ хэрэгтэй байна гэдэг тэр нь үнэхээр яг шалтгаан байсан мó шалтгаан байсан мó би мэдэхгүй. Тэгээ би бол яг өөрөө ойлгохтойгоо ингээ туршлага татаад байна даа гэх. Тэр гэхдээ виз бол нэр үнэхээр яалтчгүй шаардлага байдаг шүү. Компанийн хувьд нөгөө хүн ажилд аавна гэдэг бол маш хэмжээний зардал байдаг. Тэр зардлаас гадна тэр хүнээ орж ирээд сургаад ингээ цаашаа яваад өмнө сургаад гоё байж итэл өчнөө цаг хугацаа мөнгөний зардал ижсэн нөгөө нь яваад өчвөл
хэцүү тий. Тэгээ нөгөө нэг яг энтхийн бид нар өөрсдөө одоо Монголд шинэ ажиллахад ямар виз эдийн, ямар номертой виз эдийн тий мэдгүй штэ. Нөхцөл нь юу байдгийг яг тэрэн шиг нөгөө Австрали хүмүүс юу мэддэггүй. Тэгээд виз байхгүй л байхгүй. Тэгжил бодно. Одоо ингээд сунгана, одоо ингээд bridging, одоо юм гэдгийг ойлгохгүй болохоор ер нь бол яг компани дотоод policy-гороо бол яг бизнесээ болоод татгалзаж байгаа бол үнэхээр бизнес болоод татгалзаж байгаа гэсэн. Тэрийг өөртөө миний юу гэж сүлээж авах юм байна гэж бодож байна. Тэр бол яг тэр одоо энэ сүүлийн ажилд орох тэр процесс бол нэр үнэхээр драматай. Харин ямар ч гэсэн бүр идэвхтэй ажил хайж CV явуулсан 3-4 сар ирсэн. That's normal. Тэгээд шантаршгүй гэдэг шиг. Үгүй наа чи бүр амар энгийн штэ. Тийм үү. Бүр үнэхээр энгийн. За би яг нөгөө career coach эхлэхдээ чинь анх 18 онд ч тэгээ одоо юу лээ? Тийш тэ 18 оноос эхэлсэн байгаа байхгүй. Одоо баг 7 жил болж байгаа гэсэн үг л ч дээ. Тэр үед бол бүр ингээд 6 сармаар хайдаг гэсэн. Тэр үед чинь яг одоо нөгөө нэг бүх юм одооных шиг байсан байхгүй. Байрны үн гэхэд л 2 bedroom гэхэд тэгээ 750 800 800-тай энэ байдаг. За нэг бед бүр ингээд амар. Ер нь бол юм үн яг тийм байжгаад ковид л болоод бид нар ингээд амар нөхцөл байдал гоё болцсноос ш. Тухайд ер нь чанга байсан. Тэр хэд чинь 6 сар ажил хайх мах бол бүр амар энгийн байсан байхгүй. Тэгээд одоо бол яг ингээд буцаад ковидын өмнөхтэй харьцуулахад яг зах зээлийн судалгаагаараа нөхцөл байдал хамаагүй гоё байгаа юм билээ. Ажлын байрны зар хамаагүй их. Тэгээд ер нь бол ингээд нөхцөл яг тэр одоо 18-ны анх коучинг хийж авах үедээ харьцуулахад гайгүйсэн байлээ. Гэхдээ богийн хувьд болохоор юу ачаад байгаа тийм. Өмнөх хүн чинь тийм өөрийн гэсэн туршлага дээр өө би чи өстө нэрээ харлаа юм байна гэж бодсон байж байгаа. Тэр нь ирэхгүй болохоор яг ингээд би тэр үед нөө маа йогд явдаг гэсэн болохоор өдрөө болгон 7 хоног болгон хардаг байсан. Тэгээ манай үний ингээд ups and downs ин тэгэхээр бол яг нөгөө чи ингээд амар хэцүү байсан гэдгийг бид нарт нэг төсөөлүүлдэ яг ямар хэцүү. Яг ямар бодлоо хамтарж байгаа байхгүй юу? Сэтгэл хөдлөлөө дотор чинь явах уу? Би л болохгүй юм байна. Ингээ ярилцлаганд очиод ингээ фейлдэд байгаа штэ. Тэгэнгүүтлээ миний англи хэл болохгүй юм байна. Ингээл бүх юм ингээл өөртөө л буруутгаал гэсэн. Тэгээл ах тусам уламж чадахгүй юм шиг санагдаад. Гэтэ за болдим уу гэд одоо ямар сайдаа нөхрөөсөө за би юу нэг дэлгүүрт ингээд юугаар орлоо. Ассистентээр орлоо гэж байгаа байхгүй. Тэгвэл нөхөр нөө чи мэрэгчлэрээ л ажил хийлгээ. Ихгүй болвол одоо угаасаа хангалттай чамд ажилчин байна штэ. Ингээ хоёр жоох хүүхдээ те. Хүүхдээ хараа гэртээ ээжи гэдэг байхгүй юу. Тэгэл тэнгууд чи би ажил юмэр байхгүй гарч ормоор хамт олонтой олмоор гэдэг. Тэгэл нөгөө дээрээ явчих гад байж тээ. Уг нь бол яг өөрөөр явчих гад. Жохон тухалчих гэхээр нөхөр бол бас сайн хүүшилсэн бай тээ. Тий. Нөхөр бол нөгөө багна мэт намайг яг тэр үзэл бодол дээр байлгаад байгаа штэ. Тэгээ тэр бас нэг айгүй том хөшөөрөг байгаа байхгүй надаа. За тэгээ хэцүү мэдрэмжүүд чинь жоохон хэцүү мэдрэмж нь тэгэл ер нь хэцүү штэ. Тий, яагаад би энд яг энийг сонсгоод байна гэхээр одоо манай подкастын маань зорилго бол ерөөсөө л яг ингээл адилхан ээж аавууд тий мэдээж бид нар ингээл хүүхдийнхаа төлөө ирээдүйн сайн сайхны төлөө л зүтгэж байгаа шүү дээ. Гэтэ дотроо ингээд яг юм нэг тодорхой хэмжээний гоё юм сэтгэлийн ичг ингээд дүүл байгаа заяа. Тэгээ тэр ингээд би ингээд мэрэгжлийн ажлаа хийчихэн. Тэгээс хинчлээсээ мэрэгжлийн ажлаа хийхийг хүснэ. Энд чинь хүний бүр ингээд наран сүлжээ хүрттэй холбоотой байгаа байхгүй юу? Эзэн эрхийн хүсэлж байгаа. Тэгэхээр өөрөөрөө хүлээн зөвшөөрөгдөж чаддаг юм аа ингээд хүмүүстэр хүлээн зөвшөөрөгдөд өөрөөрөө бахархах энэ мэдрэмж хүн болгоны бүр ингээд сүнсэнд байгаа учраас бүгдээрэнд тийм зүйл байгаа. Тэгээд яг юугаараа ялгарагдаад байна юм. За би л байхгүй үстэй, би л чадахгүй үстэй гэдэг. Гаднаас нь харахад бид нар яг тухайн үед ингээд хамт йогд явж хаад манай богийн шиг хөвгөлтэй, тий богийн шиг юм амар гой цогцлог яг йогда тас ирээл тасалж маслахгүй ингээл бүр яс хийж мэгэл яг ийм хүн бол дуусны дараа гоё гэл инээгээл хөвгөлтэй тийм байсан хүн байхгүй штэ. Гэтэл чин манай үний доторн тухайн үед айгу хэцүү мэдрэмжүүд ингээд байсан. Тэгээ бүр дараа надад илэхдээ йогийн яг энэ голын хүнд тасалгууд дээр бүр яана гэж бодож ирсэн мэт гаднаасаа тэр хүнд харагдахгүй байгаа байхгүй. Тэгэхээр яг ингээд нөгөө нэг гэртээ нэг жижигхэн ингээд дөлн насчаад гэхдээ яаж эхлэх үү яах уу за би чадахгүй гэж байж байгаа хүмүүст би яг энэ мэдрэмжийг хөгмөр санагдаад байгаа байхгүй. Нөө чи тийм ганцаараа биш ээ. Хүн болгоны мэдрэмж байгаа. Энэ мэдрэмжийг гол нь бид нар давчингуудаа ингээл тэ яриа ингээл нөгөө өө ингэж болно штэ гэдэг нэг л өгөх гээд байгаа байхгүй тий. Тэрнээс шиг ингээл подкастаар оруулж хүний зовлон сонсоод байгаа нэг юу биш ч гэсэн тий гол харуулах гэдэг юм бид нар бүгд адилхан. Эрэгтэй эмэгтэй ялгаагүй тий нэг хүүхдээ хоёр хүүхдээ хүүхэдгүй бүгд ялгаагүй адилхан л нэг тодорхой хэмжээний хүссэн юм байгаа. Тэрэндээ хүрмээр байгаа. Гэхдээ inner critic буюу дотор байгаа нэг mean girl, mean boy хүч билээч чи хүч тэгэж чи хүч хийж чадахгүй штэ даа. Тэр чиний яг тэр одоо inner critic чинь яг ямар хувь байсан бэ? Дотроо яг одоо ингээд биднэрт харагдахгүй юу даамт болоо.
Үгүй тэгэл одоо миний нөгөө өөртөө хамгийн ихтгэлгүй байдаг юм чинь би сайн ярьж чаддгүй. Би англи хэлэн дээлж өрөнд болохгүй байгаа юм байна гэдэг л юм л надад бүр аюулгүй их орж ирсэн тохоо үедээ. Тэгээд нөгөө бараг л ингээл яг Австрали хүн шиг, Америк хүн шиг ингээл амар сайн ярьж ичл би ажилд орох юм бэ. За одоо бараг буцаа хэлний курст ордог ч юм би лөө ч гэж бодлоо. Бүр ингээд сүултээ нөгөө аюулгүй ол ярилцлаганд очиад ингээд фейлдээ тахаараа хүн яг тэгж бодд юм билээ. Тэгэл хамгийн гол юм нь зүгээр аюул шантраагүй тохоо үедээ. Тийм яваалсан тийм. Тий яваал исэн. Тэгээд ер нь бол би одоо тухайн үед филингээ ингээл чамд бас хэлчихлээсэн бах тий ийм байх тийм байх гэж. Одоо би ингэж тэгэж хэцүү байгаад энэ чинь ингээ ажил хайгаал хэцүү байгаа тий. Гэхдээ чи ажил хийхгүйсэн ч өөрөлдөн хүчин угаасаа ингээ тийч чинь ингээ тэгж ийн өөр ингээ санхүү байгаа ч гэсэн ажил хайж байгаа. Тэгээд энэ нь чиний амьдралын бусад зүйлсд яаж нөлөөлжсэн бэ? Одоо чи тэрнээс болоод ингээ жоох өөртөө итгэлгүй ч юм уу ингээ дотроо хэцүү байгаа нь чиний ингээ жирийн үед байдгаас ингээ арай бусад амьдралын найз нөхөдтэй өөр хөхөд тань ижлийн харилцаа эсвэл ингээ жирийн үед байдаг өөртөө харилцаж юм уу тасал хөлөө тэд нар ямар нөлөөсөн үү? Тэр юм руугаа ер нь гайгүй шүү. Ер нь бол манай хоёр талын аав ээж нар намайг ингээ карьераа бөгөөд мэрэгчлэрийн ажиллагааг аягүй их дэмждэг. Тэгэл бүх боломж болцоогоороо хурж ирээл бүгдээрээ ээлжлээл үр хүүхдүүдийг мань харж өгөөд ингээ аягүй их тусалдаг. Тэгээд бас нөгөө ингээ хүн туслах гад ингээ ирсэн нааг ажилд оруулах гад хүмүүс ингээ ирээд нь штэ тий. Тэгс чи би ингээ ажилд орохгүй байхгүй юу? Чи өөрөө дарах гэж байгаа тий. Тэгэнгүүт би өөрөө ингээ тэрнээсээ ингээ өөрөө бүр амар стресс аваад би чадахгүй штэ. Одоо би яах ёстой юм болоо гэх нөгөө бүхэл ингээ аргаад аашлаад идэг. Гэхдээ яг хуу гэрийнхэн маань ээж аав нар маань болон ингээ нөхөр маань болох тэрэ ерөөхдөө зүгээрээ орно штэ болно штэ чи чаднаа гэд ингээ ар гэр бол ерөнхийдөө аягүй сайн дэмжижсэн болохоор би чинь тэл өдөржин намын санд суусан чамаагүй ингээ миний бүх тэр боломжоор ингээ хангаж өгөөдсөн байхгүй. Гэхдээ би тэр хүмүүс ингээ миний төлөө хичээгээд тагц чинь би өөрөө ингээ чадахгүй байгаадаа болохоор ингээ амар стресс аваад байсан тухай үедээ. Тэрнээс өөрөөр бол надад за ажилд орохгүй бол их гэх гээд нэг гээд гэсэн давнт байхгүй. Тэгээд хоёр дахь юм бол би өөрөө ерөөсөө ингээ гэртээ аягүй удаан байж чаддгүй юм байгаа байхгүй. Гэрт сууж чаддгүй. Тэгээ ингээ гараад ажилламаар идэг. Тэгээд ямар сандаал нөгөө би газ нэг дэлгүүрт орчих. Тэгээ дэлгүүрт ажиллаж байхдаа ажиллаа хийчих гэх тэнгуут нөхөр зөвшөөрөхгүй байхгүй. Тэр ч уг нь бас нөгөө тухтай болоод бараг ажил хайх нь удаашчих бас болно шүү дээ нөгөө талаас. Тэгсэн чинь тэгэхгүй нөгөөт чинь чичрээл. Энд дээр би яг нэг зүйлийг бүр ингээд гой зарлж хэлмээр санагдаад байна. Бүр бараг л нэр хүн болгоноос сонсч ирсэн. Бэлэн болохоор. Виз бэлэн болохоор эхлэн яг төгс CV-тэй болохоор англи хэл бүр ингээд тэ fluent яг ийм одоо унган юм шиг ярьдаг болохоор сэтгэл санаа бэлэн болохоор за ингээд одоо нэг хүүхд харах хүн гарч ирэхээр энэ төргээд ингээд л дандаа нөгөө хоошлуулад идэг. Гэтэ гол нь энэ дээр би юу хэлж байгаа шүү. Дотроо хүсэж байгаа хүмүүс юм. Дотроо яг би яг нөгөө хүүхд дөнгөж төрснийхаа дараахан ажил хийхийг ч хүсэхгүй бас хүнд байна шүү дээ. Тийм шүү дээ. That's fine. Гэхдээ яг хийхийг хүсээд байгаа дотроосоо хүсээд байгаа боловч гаднаа зүгээр би ингэхээрээ тэхээрээ гэж зүгээр ингээ айдас ч юм уу нэг юм тухгүй байдлаасаа зүгтхэн тулд өөртөө шалтгаан гаргаж ирээд байгаа хүмүүсийн хувьд хэлэхэд хизээч тэр бэлэн болох цаг чи ирдгүү маа. Ер нь бол яг бүр ингээ бэлэн болоод төгс цаг хугацааг бэлдээ гэж бодож байгаа бол бэлэн биш үү эхлэх хэрэгтэй. Яг хүүхд харах хүн ирсний дараа бүх юмаа шинээр эхлэх биш. Эхлээд хайгаад явж байгаа тэ өөр дээр ажиллаад CV дээр ажиллаад аплайдад явж хахад яг ажилд орох үед хүүхд харах хүн гараал ирдэг. Ямар нэгэн байдлаар ингээ нэг нөхцөл амар гоё юм дээрээс нэг ийчид юм шиг тохиолдол ирдэг тийм. Эсвэл яг орсны дараа ч гэсэндээ нөгөө хэл маань болчих л байдаг. Тэгэхээр ерөөсөө нөгөө энэ подкастыг яваад сонсож байгаа хүмүүс донд би арай бэлэн биш. Багийн хөв бэлэн байсан юм гэж бодох ч юм уу тий. Миний бүх юм бэлэн биш байсан шүү дээ тухайн үед бас тий. Би чинь нөгөө сургуульдаа сурж исэн үедээ ингээл бас нэг юм завсар зайгаар л ингээ бэлдээд байсан. Ерөнхийдөө бол би өөрөө ер нь бүх зүйл дээр тэгж хардсан юм байна. Бэлэн болохоороо гэж. Бас би дандаа бэлэн байдаг гэхгүй юу. Бэлэн биш байсан ч гэсэн бэлэн гэж ер нь бодд юм байна. Яа. Тэгэхээр өөрөөсөө нөгөө бэлэн болох гэдгийг угаасаа хизээч хүлээх хэрэггүй юм байлээ. Хүүхдтэй болох дээр ч гэсэн битээр ингээл төлөвлөлцөө хоёлаа бэлэн болохоор гэсэн чинь 30 хүрлээ бэлэн болтгүй шүү. Одоо ингэж бол одоо хоёлаа ингээ гоё юм тийм ээ гэд. Гэтэ ер нь бол битээр яг гэр бүл төлөвлөлт хүүхд төлөвлөлтөө ч гэсэн дээр нь хүчээр ингээд за одоо ер нь болъё гэж ингээд таслан зогсоож хүн өөрөө л тэхгүй бол хизээч яг за одоо яг цаг нь бэлэн гэж биш. Тэгээд яг хүүхдтэй болсон ч бэлэнлээсэн байгаа байхгүй ер нь бол одоогийн нөхцөл байдлаар ч гэсэн би өөрийгөө ингээ бодоход одоо би ингээ сая ээжийн би захиад ингээд мэдсэн чинь гараагүй шүү дээ. Тэгэл би за болиё гэд шантрахаар л байхгүй тий. Тэгтэл би Монгол руу хоёр хүүхдээ авчид өгч байгаа байхгүй юу. Би зүгээр үнэхээр амар ажиллахыг хүсээд байгаа байхгүй юм чи. Тийм байна. Тэг хүн яг хүсэж байгаа тохиолдолд бэлэн болоогүй ч гэсэн яг ямар боломж байна гэдгээ ингээ хайж олж чадаад байгаа арга нь байж л арга нь байж л байгаа.
За одоо ингээд сая битэрийг нааша ингээд алхаар ирж хаад боо гэдэг чийс ахгүй. За одоо би яанаас бөөн зовлон ярина гэсэн. Нэг сүртэй зовлон сонссонгүй. Чи сая бөөн зовлон ярина гэсэн юм а ярьчихгүй. Ярьчлаа шүү. За яг хоо миний нөгөө процесс нь амар уртаагаад байсан болохоор тэр надад зовлон санагдаад байсан юм байна. Яг одоо ингээд бодсон ч харин тийм. Тэгснэ маа нөгөө өмнөх юг подкастуудыг сонссон байгаа юм тий. Тэгчээд амар гайгүй л ажил орсон. Манай хүн чинь тэрэнд бас л өөрөө зовлон л яриад хэцүү байсан мэдрэмжүүдээ яриад авчиж боо юу гайгүй л орсон билж та би хайж үтнэ амар гэд. Тэр нөгөө амар юм би сонсголоо асуугаад байдаг. Гарч ирэхгүй байх юм. Одоо амар яри заяа. За. За. Ингэсахгүй. Одоо гэхдээ би яг энэ ажил руу тэгээ сая ингээ аплай цараад яг орсон юм бол бас байхгүй шүү дээ. Дундуур нь ингэсэн бүр айгүй сонин заяа. Одоо нөгөө танил талаараа ажиллана гэд хүмүүс тэгээд байгаа шүү дээ. Би тэрийг бас дондор нь ингээ хүртсэн байхгүй юу. Яасан гэсэн чинь би зүгээр л нэг бариач дээр очиод ингээ ихч дээр очиод ингээ амар хоёо өрөөд ингээ бариулдаг гэж хаад тэгээд ихчд хэлдэг байхгүй юу. Би ингээ ажил хайж байгаа маяж байгаа гэлт гэсэн чинь ихч чи хоёр жаах хүүхдтэй тэгээд сурдсан байж бас арай гэж над хоёр ихч над тэгэл ярьсан. Тэгээ би тэр ихч тэр гэрийнхнийг өөрчлөн ингээ дайсараад нөгөө ихчтэй ингээ аягүй дотноолсон. Чи тэр ихч над тэгж байхгүй. Над дээр нэрээ нэг аюун манд мөтлөн хүн ирж бариулдаг штеп. Ихчин чамд тэр хүнийг хэлж үгүй гэд тэр хүнд хэлж үгүй гэд тэгсэн заяа. Тэгээд тэр ихч хэлсэн. Тэгсэн чинь би нөгөө хүнтэй холбогдсон боллаа. Ихчээ би ингээд ажил хайж байгаа шүү. Танай ажил энэ тэр хүн хэрэг болвол гэд би CV-гээ явуулаад. Тэгээд тэр ихчтэй би нэг хараагүй байж байгаа. Дараад нөгөө CPA нэг сургалт олдог штеп энэ монголчуудын. Тэрэн дээр нэг ингээд татрын план гэд бас нэг ихчээс байхгүй. Тэгээд тэр ихчтэй танилцаад би ихч өөр ингээд ажил хайж байгаа гэдгсэн. Тэгэхээр би та миний CV-г аваад ингээд тэрнээс ингээ харах юм байвал хараарай гэж хэлээд ихчин CV-г өгсөн чи тэр ихчээсэн. Яавал бид хоёр уцаа хадгалалцсан. Тэгээд хүй та юм уу чи юм уу гэд ингээ танилцж байгаа байхгүй юу. Тэгсэн тэгээд би яг нөгөө CV-г өгч явсараагаад эхлээд бол би ингээд энэ компанид дадлага хийж орсон ч 3 сар ингээ өнгөө ажиллахаар бүр ажил хайгаад ингээ бүр бархаа болоод тэгэнгүүтлээ тэр study and work гэдэг internship хийлэгдэг нэг юм компани олж байгаа байхгүй юу? Бас танил талаараа л асууж мэдж байгаа тэрийг. Тэгэнгүүтлээ би тэр газар руу apply хийсэн чинь окей гэдэг надаа энэ компаниг олж өгөө би 3 сар өнгөө хагас цагаар 7 мөнгө төлсөн үү? Би мөнгө төлөхгүй гэдэг сонголтыг нээсэн байхгүй юу? Тэр ингээ 3 сонголттой байсан. За. Тэгээд энэ компани миний өмнөөс хүмүүс бас ер нь internship надаас суугаад идэг. Тэгээд миний хувьд болохоор болчих юм шиг яна би амар тусалсан шүү. Тэгээд сандраад хэлсэн. Internship-гүйгээр одоо ингээд би бас тэгдэг боо гэдэг internship тийм штэ гэж хоёроос хэлчихсэн штэ тийм. Тэр нөө би хувь хүндээ бодохдоо туршлагатай ч байсан, туршлагагүй ч байсан, хилтэй ч байсан, хилгүй ч байсан угаасаа хүмүүс орж байгаа ажилдаа. Яг хав тийм хин 3-аас 4 сар уу, 1 сар уу, 2-7 хоног уу гэдэг хүн болгоны дөөр. Гэтэ орохын хувьд угаасаа орчлаа. Тийм болохоор яг юм 3 сар Австралид штэ тий. Явагт цалингүй гэснээр дээрээс нь өөртөө хэдэн мянган доллар ч гэх юм өгдөг. Бас тийм байгууллагууд байгаад байгаа хгүй. Тэрийг болохоор би ингээд жоохон хөвлөд дэмжих аваад байдаг. Гэхдээ үнэхээр яг тэгээд явчвал бас хүн болгоо нэг юм арай өөртөө нэг тухтайгаар нь бас явж болно штэ тий. Тийм хүмүүс байвал одоо богигийн ярих internship-ийн талаар сонсоорой. Тэр компани болохоор би эхлээд өөрөө зүгээр ингээд холбогдоод мэйл бичиж CV-гээ олоодсан чинь аа ерөөсө тоогоогүй. Тэгэнгүүт би шүү вебсайт руу оронгуутлаа захирлынх нь нөгөө имэйлнээс авахгүй тэрнгийн олонгуутлаа бүх ингээд зовлонгоо бичиж явуулахгүй. Би ингээд амар удаа ажил хайж байна. Гэтэ би үнэхээр олж чадахгүй байна. Би үнэхээр ажил хиймээр байна. Надад ингээд туслаач гэж бичсэн. Тэгсэн чинь над руу нөгөө захирал нь өөрөө reply хийж мэйл бичээл. Тэгснээр манад ингээд ийм ингээд сонголтууд байдаг гэд бичсэн байхгүй. Тэр нь болохоор эхлээд нэгдүгээр сонголт нь болохоор $4,400 би ингээд төлөх юм билээ. Тэгэх юм бол тэр нь намайг дадлага хийлгээд за ингээд ажилд ортол зуучлана. Тэгээд эсвэл $2,200 төлөөд би дадлага хийн. Тэгээд тэр газар намайг авах албагүй юм билээ. За тэгээд 3 дахь сонголт нь болохоор үнэгүй ингээд дадлага хийж болно. Гэтэ бас л тэр нь гэхдээ нөгөө ихлэ мөнгө төлсөн хүмүүсээ эхлээд оруулна шүү дээ. Тэр дадлага руугаа. Тэгэхээр ингээд тийм ингээ 3 сонголт авахгүй. Тэр зүгээр нэрийг чинь авчиа гэж аам шүү дээ. Нэрийг чинь мөртгээд авчиа. Тийм. Ийм сонголтууд байгаа шүү. Чи алийг сонгох уу гэсэн байхгүй. Гэхдээ надад тэр 2200-ийнхаа ингээ санал болгосон. Тэгэхээр би одоо бүр ингээ амар ингээ бүр сурч мураал тэр чинь айгүй хүн зарцуулсан байж таас тийм. Ингэчээд ах чинь би одоо яаж мөнгө төлөх юм бэ? Би бас тэрэн дээр ингээ өөр бодож байгаа байхгүй. Тэгэлээ би ингээ төлбөрлөхгүйгээр ингээ хэмээр yan гэсэн чинь окей гэдгснээ над руу айгүй утгахгүйгээр маргааш нөлөө нөгөөдөр нэг хүн холбогдоод над руу ингээ райн ингээд хэллээ мэллээ гэдэг ч аахгүй юу. Тэгээ тэр хүн намайг айгүй хүсээд ингээд мэйл хийжсэн болохоор ингээ нэг ажилтнтай хэлээд тэгээд тэр газар надад энэ газрыг олж өгсөн. Тэгээ би энэ дээрээ очиод нөө интервьюд орон ингээ ярилцчихаа штэ. Тэгсэн чинь намайг манайх болоод ерөнхийдөө ингээ дадлага хийлэгдэг. Тэгээ дадлага хийхдээ бол заавал чамаа ингээ
дуусан гол нь авах ямар ч ингээ гэрээ мэрээ байхгүй. Чи ингээд ямар ч гэсэн офис гэж юу гэдгийг тий одоо ингээд Австралийн ингээ ажлын орчиндөө яах юм гэдгийг мэдэж авъя шүү гэж надад хэлсэн. Тэгээ би окей гэдээ орсон аахгүй юу. Тэгээд яг энэ ч нэ дөнгөж орсон 7 хоног нь түрүүний нөгөө яриад хэсэгч жагаад. Их чинь ажилласаа гарч байгаа. Им part time ажил юм 7 хоногт 2 өдөр ажиллах, bookkeeper ажил чи ажиллах уу гэд над руу. Хүүе тэгээл та гэ би ингээ баг full time 3 нүнгүү 2 цалинтай ингээд ажилд очиж байгаа шүү дээ. 2 явсан шүү. Тэгээ орсон. Тэгээд нөгөө яг ингээ танил талаараа бас нөгөө ажилд ордог шүү гэдгийг бас би ингээ мэдэрсэн юм нь бол тэгээд тухайн газар очсон чи надаас бүр ярилцлах чаваагүй. За чи өөрөө хадлаар яриач гэсэн тэгэл намайг тэр гэдэг бид гэсэн чи окей өнөөдрөөс ажиллах бил нүгэл орчих байхгүй юу. Чи ажилд болохоор тэгээд энэ газараа 3 сар дадлага хийгээд өөрөө тэнцэнэ бас ингээ 3 сар ажиллаад би ч бас аюу экспириенстэй болоод байгаа байхгүй юу. Тэнцээ алаад байгаа байхгүй юу. Тэгсэн чи тэгээ энэ ажиллаад болохоор хүлээлт авахгүй намайг угаасаа анханасаа авч магадгүй авахгүй гэж угаасаа хэлсэн байгаа шээ. Ер нь тэгээд ороод ерөнхийдөө ингээд үзсэн чинь тэнд ажилласан хүмүүс нь ерөөсөө хөдөлтгүүд бүр гээд аюу олон жил ажилласан байдаг аахгүй юу. Тэгэхээр чинь би тэрэндээ угаасаа л намайг ингээд нэг аавны гэдэгт нэтгэлгүй байжсэн чинь яг юу дуусаад дадлага дуусаад ирээд нөгөө захиралтай ингээд уулзсан шүү дээ. Тэгсэн чинь надад бүр ингээд full time offer өгөөд тэгэл би ёо гэлээ баярлаа. Гэхдээ яг цалин тухай үедээ одоо миний нөгөө part time ажиллаж байгаас нэлийн бага байсан. Гэтэ бүр надад ингээ full time чинь бүр амар хэрэгтэй байна шүү. Тэгэл би окей гэж сонгоод тэгээ нөгөө ажлаасаа гараад оронд найзаагаа оруулаад тэгээ гарсан бас яа зүгээр гарчих уу тийм шүү дээ. Одоо манай монголчууд уг нь яг ингэж refer хиймээр байгаа байхгүй тийм. Ядаж ингээ internship мөнгө төлжсэнээс одоо яг монголчууд бол өчнөө ингээ гой бүх салбарт бүх газар ажиллаж байгаа. Яг ийм өөртөө internship монголчуудын ажиллаж байгаа газараа ингээд хин нэг ажилуулад өнөө ажиллаа гэхэд ядаж 4,000 биш те 2,000 биш $1,000 зүгээр тэнд ажиллаж байгаа хүнд нөгчдөг. Тэгэл тэндээ ажиллаж үзээл юм үргэлжлээ явчихдаг. Тийм байл бас гоё гацтай юм бүгдээрээ нийлээд ер нь бол Монгол бүх хүмүүс энд байгаа хүмүүсээс ядаж эхлээд бүгд яг гоё мэргэжлийн ажиллаа хийдэг, мэргэжлийн биш хүссэн ажиллаа хийдэг байхад бол цаашаа ингээд бидний үр хөвгтийн үеэс бүр гоёлох гэдэг байхгүй те. Тэгээ саяны дээр нөгөө 3 сар ингээд нөгөө part time-аар ажилласан ажил бас надад өөртөө итгэлэг аяйгүй өгсөн. Тэгээ би нөгөө нэг захиралтайгаа ороод ингээд дахиад ярилцлаганд орж байгаа шүү дээ нөгөө интернет дуусаад. Тэгэхдээ би за окей энэ газарт орсон ч ялаа ороогүй ч ялаа надад ажил байгаа юм чинь гэдэг ингээд нөгөө хандлагатайгаар орохоор чиний нөгөө хилдэгчд хит их хүсээд ахаар юм холтоод идэх шүү гэх тээ. Яг тэр шиг л тэр чинь одоо яг тэрэн дээр ингээд биелээ болчих жоохгүй. Би тэгээд окей намайг авалт ирлээ захгүй болт ирлээ тээ. Тэгэл ярилцсан чинь захирал ингээд бүр ингээд ахыг амар хүсээлтэй бүр тэрсэн маа ингээд нөгөө time offer яа гэл. Тэнгүүл айгуу гой санагдаад яг тийдэг амар ингэ намайг авчаач тэгээ гуйж байгаа хүмүүсээс жоохон цухтах гээд байдаг. Хаад орсон чи яхаа ороогүй чи яхаа гэлсахгүй байдаг. Тэгтээ хүн угаасаа тэгж тархин тэгж ажилдаг байгаа байхгүй. Тэгээд дараад нь бүр ингээд энэний offer full time дөнгөж ажиллаж исэн чинь өмнө нь миний CV-гээ явуулсан газраас холбогдож байгаа байхгүй юу. Нөгөө NSW-гийн нэг имлэг гэдэг тэгснэ. Тэгээ ажил дээр яж хата би баг нэг амар хаан хажуулгын кафе руу ороод за гэж ингээд онлайнаар ингээд ярилцлаганд ороод тэгсэн чинь надаас тэрнээс ингээд offer ирээд тийш нэр яах уу гэдэг. Тийм яах уу гэд. Тэгээ би тэрэн дээр нь шууд ингээд далимдуулаад тэгвэл би бас тэр болохоор одоо миний энэ авч байгаа ингээд цалингаас баг 50% өндөр. Тийм. Тэгээд ингээд болохоор санал болгож байгаа юмуд 80 өндөрөөс ч супер амар өндөр байна. Тийм. Гэхдээ болохоор нөгөө тэр болохоор миний Монголд ажиллаж исэн нөгөө зээлийн эдийн засгч хийжсэн мэрэг туршлага дээр ингээд үнслээд намайг авах байсан. Тэр нөгөө invoice нөгөө нэгтгэг ажил хийсэн ч хүмүүсээс. Тэгээд бас нөхөртөө ярилцаад манай нөхөр одооний ингээд нөгөө цалингийн өндөр баг те нэг чухал биш чи юу сурах чи амар чухал юм яг аль газар байвал чиний ирээдүйн карьерт чинь гэж чухал юм тэрийг аал сонгох гэж бас тэгсэн манай ментор тэгэл окей гэдэг нэг government руу орсон байхад government руу амар хурдан гэж солио шилжиж явж байна. Тэгээд дараа нь ирээдүйн виз мизээ бас тийм шүү дээ. Нэр тийм. Тэгээд энэ газраас сонгоод одоо үргэлжлэл ажиллаж байна. Юугаар ажиллахад яг tax accountant-аар ажиллахын Actually 3 зүйл hot 3 зүйлээс хэлсэн л та. За эхлээд гоён сонсон. Яг энэ таксаар цаашаа явах юм бол яба монголч зөндөө байгаа шүү дээ. Тэгэхээр яг таксыг сонгож байгаа хүмүүс байвал гоён юу вэ? Чиний харж байгаа шүү. Гоён гэх юм бол нөгөө tax accountant чинь нөгөө эргэлттэй мэргэжилтэд ороод байгаа байхгүй юу? Хамгийн жоход юм. Дараад нь ингээ визэнд хэрэгтэй. Тэгээд нөгөө спонсорыг авах гэж байгаа хүмүүс бол энэ чиглэлээр явал арай хурдан очих юм уу? Тэр замдаа. За
Тэгээд өөр нэг юм болохоор одоо манай ажлынхан ерөнхийдөө миний карьерт ингээ бүгдээрээ зэрэг анхаардаг байхгүй юу. Тэгэнгүүт энд чинь бас нэг суперанimашнтай холбоотой ажил аягүй хийдэг. Тэгээд тэр нь болохоор ерөнхий бас аккаунтингаар ажиллаж байгаа хүмүүстэй цаашдаа карьер нь нэлээд ингээ өндөр байгаа хүмүүс тэр мэрэгчлэр ингээ илүү ажилт юм. Тэнгүүл намайг за чи энэ төрлийн ажлыг ингээ сайн ингээ дагаараа агаас би яа хүртэл ингээ баг ингээ сурчаарай гэж тэд нар. Тэгэх юм бол чиний ингээ карьерт ч амар хэрэгтэй шүү гэж тэгдэг. За тэгэхээр бас ингээ нэг айгүй чухал юм байгаа байхгүй юу. Тэгээд өөр нэг юм нь бол одоо хамт олон л хамгийн гоё хот юм. Ямар ч хамт олсноос ирэх дарамт шахалт юм байхгүй. Надад алдаа гаргах эрхийг өгч дээ. Тэ өөрөө энийг ингээ өөрийнхөө ингээ тайпаар ингээ ажиллах боломжийг өгч дээ. Тэгээд тэр болгоо ингээ хамт олонны уур амьсгал юм бол гэх. За одоо ерөнхийдөө базар хийхдээ шүү дээ. Зүгээр нэг компани ингээ нэгтлэн ингээ хийх юм бол тухайн ингээ рут ажил ингээ хийн шүү дээ. Өдөр болгоо ингээ ажиллах юм аа. Такс эйженси болох нь бүх ажлыг хийгээд байгаа хгүй. Аккаунт холбоотой. Тийм ээ тийм. Нэлийн бас хуулийн халаасаа гэсэн санхүүгийн хууль нь мэддэг болох юм шүү дээ. Тэгээд тэр чинь нөгөө яаж татвараа баг төлөх хөнгөлмөгөл нөгөө харилцагч нартаа зөвлөгөө өгнө шүү дээ. Тэгээд тэрийг өгөхийн тулд бид нар айгүй их юм уншиж судлана, хуулиа уншина, хуулийн цорхоо авлаа. Хуулийн цорхоо олж хэлнэ. Яа. Гэт айгүй их юм сурж байгаа нь хамгийн гоё. Тийм байна. За яванда богийн өөрийн такс эйженси нээц явж болох юм байна. Тийм юм байна. Тэгээд бид тэгж бодсон шүү дээ. Монголоос одоо ингээ энд байгаа хүмүүс зөндөл Монгол хэл хүсэж байгаа шүү дээ. Монголоос жишээ нь одоо ингээ Австрали зөндөө хүмүүс байгаа юм чинь наашаа ажилдаг. Одоо Монголд байдаг accounting firm те эсвэл bookkeeping firm тэгэнгүүтээ клиентууд нь Австрали байдаг. Тэгээд эндхийнхнаас нь хамаагүй хямдхан. Энд чинь юу бол амар гэдэг Филиппинээс ялангуяа. Одоо та хэд ингээд харах юм бол энэ recruitment агентлагуудын админы ажлууд нь тэр чигээр Филиппинээс хүмүүс байдаг шүү дээ. Тийм ба. Call center-ууд бүр энэ тгээс энэ төр гэлтэй энэ тэг Бангладеш энтрээс айгүйх байд юм лээ. Филиппинээс бас call center-ууд амар их байдаг. Тэр шиг яг ингээд Австралийн юу манай монголчууд Монгол японоор санхүү талаас нь бас Монголоос бодвол гоё л тий. Тэгэл Монголдоо гоё байж идэг. Аккаунтангаар болохож байгаа хэцүү баха. Ингээ бүх юм нь өөр шүү дээ. Дөрөв журам юмнууд нь. Тэгэхээр чи яг Монголд байгаа Австралид орчинд нь ирж нөгөө ажиллаж амьдраагүй хүмүүст бол тэнцэнээс эндхийн батныг билж байгаа. Хэцүүлэх яг аккаунт. Өө энд байгаа хүмүүс Монгол руу явж амьдрах гэдэг байхгүй юу? Тэгвэл харин би одоо тэгэх гээд байгаа шүү дээ. Харин тийм юу байх гоё бас буруу ажиж юм байна. Тэгвэл тэндээс бэлдүүл угаасаа жоохон хэцүү бүх юм зааж өгөх штэ. Энд байгаа хүмүүс нөгөө буцаж очих үедээ наашаа ажиллуулах гоё газ. За Аглигийн сонсъё. Тэгээ онцгойн юу байна? Бүх юмд одоо сүүдэр тал гэж байдаг үлээ. Нар байгаа газар. Өөртөө ихтгэлгүй мэдрэмжэл дахин авч дахиад ажлынхаа байран дээр очиод бүх юм гоё окей болчихж байгаа юм биш. Тэр чинь тэгэл очингууд бүх юмаа ингээ шинээр сурж байгаа. Сургуульд бол бид нар яг л ингээл basic төвшний юмаа сурсан байж байгаа шүү. Тэгэл адилхан л ингээл бүх юмаа л ихнээсээ сурна. Тэр нь хэцүүлдэ ер нь бол хэцүү. Тэгээ манайх болохоор бас ингэдэм билээ. Энэ маань шинээр олжсэн юм чи хөөх амьд ихлээл нөгөө ингээ таксаал бод энэ гэж байхгүй. Яг л ажиллах ингээл нөгөө одоо тэр 7 8 жил 10 жил ажилласан туршлагатай хүмүүс яг адилхан таск ингээл ирнэ. Майныг хий гэлтэхэд тэр болгоныг очиж нөгөө хүнээс ингээл асуугаа сурна шүү. Тэгэхээр тренинг байгаа сте. Ер нь их байхгүй. Тийм үү? Тийм. Тэгээ манай захирал өөрөө бас ингээ надтай ярилцлагатаа тэгж байгаа байхгүй. Би чамааг угаасаа ингээд карьераа ерөнхийдөө ингээд бүүн болгоосаа гэж бодож байна. Тэгэхээр би чамаа юмнуудаа ингээд амар хурдан сураад бүх юмыг л ингээд зэрэг сурчаасаа гэж амар хүсэж байна гэдэг өөрөө. Тэгээд байгаа. Тэгээд ингээд бүр амар сонин ингээд ажиллаж явуулсан заяа бүр юу юм болоо гэж бодтол. Тэгээ нөгөө бүх юмаа очиж асуугаад байгаа надад амар хэцүү. Тэгээд ажлынхан болохоор зүгээр эн чинь ч гэсэн бидний ингээд ажил үйл хуваарт байгаа шүү дээ. Ер нь бол ингээд шинэ хүн орж ирвэл ингээд юмаа заана гэдэг нь чи битээ санаа зов гэж тэгдэг. Гэхдээ л очоо хүний цагийг үрээл нөгөө ирсэн юм болгоныг очиж асуугаад байгаа. Хэцүү одоо л арай гайгүй нэг 50% юм өөрөө хийгээд яаж очиж зүгээр шалгуулдаг болоод байгаа юм. За өөр нэг айхтар тийм хэцүү юм байхгүй л мэдэх хэрэг юм нь хүрээнд том болохоор тэг чинь тий. Тийм хүрээнд том болохоор тийм байна. Дээрээс нь бидний нөгөө нэг санаа зовлт гэж юм байгаад байгаа шүү дээ. Хүмүүс яахчих байх чи би л өөрөө ингэ ингээд шалгаад байгаа. Тэр нь л баг өөрөөгөө л зоваагаад байгаа юм л та ер нь бол тийм байна. Яг эцэстээ бол. За одоо ингээд чам шиг юм 3 хүүхэдтэй тэгээд Монголоос ирснээсээ хойш одоо чиний хувьд бол бүр хэдэн жил болж ажиллаж ирсэн гэсэн үг шүү дээ. 6 жил болж байгаа гэсэн тийм шүү дээ. 6 жил болж тийм ажлаараа ажиллаж ирсэн. Тэгээд за би ч худлаа дөө гэж бодож байгаа.
хүмүүст тэ хилч муудаа тэр ч тийм одоо энэ дээрээ арай л удаан гэп авчлаа гэж байгаа хүмүүст яг гоё час хийсэн 3 5 зүйл. Одоо чиний нэг найз чинь тэгэл чиний хажууд яриад байж байгаа юм чинь. Тэгвэл чи юу гэж ямар 3 зүйлийг хэлэх вэ? Би юу чаддаг хүнээс нь чаддаг юм сонсороо л гэж хэлэндээ ер нь бол би одоо ингээ миний эргэн тойронд байгаа хүмүүсээс айгүй хүмүүс одоо жишээ нь ингээл ажил хаймаар байна, ажилд ормоор байна гэсэн мөртлөө ингээл YouTube ухаас CV-гээ бичин гэдэг аяар цаг алдаад байгаа сайддаг байхгүй юу. Тэгэхээр миний ерөнхийдөө нэг баримтлагдаг зарчим бол жоохон цаг хугацаагаа хэмнэх гээд өмнөд жоохон товчлох гээд байдаг байхгүй юу. Тэгэхээр би зүгээр яг чаддаг хүнд нь төлбөр өгвөл тэр хүн чинь тэр ингээ мэдлэгийг олж авах гэж амар их цаг хугацаа бүхэн ингээ зарцуулсан байж байгаа шүү дээ. Тэгвэл тэрийг би зүгээр ингээ мөнгө өгвөл сонсчмоор байгаа байхгүй юу. Би тгээсэй гэж өргөдөө бол найз нөхөд ингээ ойрох хүмүүстэй ингээ зөвлөдөг. Дараа ажил зүгээр тэр CV-г бичих гэж зовж байхаар CV үнэхээр бичиж чаддаг ингээ тусалдаг хүнд төлбөрийн төлөөл авчих хэрэгтэй. Нэгт. Хоёрт гэх юм бол өөрийгөө аюул сайн чагнах хэрэгтэй. Би яг бэлэн үнэхээр яг ингээ ажилд оронгуутлаг боломж нь байгаа мó байхгүй мó. Үнэхээр боломж нь байхгүй байгаа хүмүүс тэр боломжоо эрт нь өөрийгөө байнга л бэлтжиж баг багаар. Нэгтлэнгаар бол яг дор хаяж ингээ ажилд ороход аюул их тийм програм энэ төр асуудаг байхгүй юу. Тэгэл дор хаяж тэр үнгүү байгаа нэг сарын програмуудыг ингээ сураал. Хүүхдээ харангаа тий. Би одоо яг нөгөө нялх хүүхдүүд болох хүүхдээ харж байгаа эмэгтэй ч тийм үднэс л яриад байна та. Тэгээд ингээ өөрийгөө хөгжүүлээлээ. Тэгээд бас нэг австралчин жижиг компаниуд айгүйг байдаг болохоор нэгтлэнгийн ажлууд ч ерөнхийдөө дандаа хотын төвөөр төвлөрдөг юм л шүү дээ. Айгүйг захаар байдаг. Тэгэл доод ажил машина бариа сурчий. Үнэхээр цаг нь болоогүй гэж бодож байгаа бол өөрийгөө ингээд баг багаар бэлтжлээ. Цаг нь болцсон гэж бодож байгаа хүн байх юм бол одоо юундаа хүлээх өвдөө нэр одоо л эхэлтэй л гэж хэлээ та. Тэгээд бүгд л одоо ингээд ажилд орсон, мэрэгчлэрээ ажилд орсон хүмүүс яг чамд одоо бодогдож байгаа би чадах болов. За миний хэл хөрөх хангалтгүй гэж босныхаа дараа яаж байгаа. Тэр бүх мэдрэмжийг угаасаа л авч ирсэн хүмүүс л байгаа. Яг л чамтай адилхан хүмүүс байгаа шүү гэж хэлмээр байна. За 3 дахь нь хамгийн сүүлийн зүйл ба 3 дахь нь та нар ч хамгийн сайн найзаа гэж нэг шиг загандаа чадаа гэдгийг чи харж байгаа заяа мэдж байгаа. Одоо надад нэг хит хитэн тийм хүмүүс яваад байна. Чадахыг би хараад байгаа. Гэхдээ ингээ яг тэр талаар ярих юм бол бүр ингээ хаагаад үгүй найз нь өстэй хутлаагүй одоо би ингээ болоо гэт. Тэг ингээ дөнгөж 30 хүрч байгаа хүмүүс. Тэгээ одоо үлдсэн яг настай яах вэ? Ингээ нэг шүн миний нойрхгүй хоёр хүртэл би ч шууд унтдаг юм баггүй. Гэсэн чинь яаж хэлүүлэх ингээд тэр хүн өөрийгөө болно гэж бодох болоо үйлдэл хийх болоо гэж би хоёр хүртэл байсан байна. За тийм хүмүүс чинь нэг загнандаа боо гэж хэлж чадна. Чилийн загнаж. Өөрийгөө боддог маа гэхэд өөр хүүхдээ болоо чи яа. Бидний одоо энэ өөр хүүхдүүд чинь биднийг л харж өсөж байгаа шүү дээ. Тэгээ нөгөө нэг юу яадаг штэ. Тийм нэг өгүүлэлч юм уу нэг хэмжиж гэмэдэг штэ нөгөө ялааны мэдгүй сонсож байгаа. Одоо тийм байдаг байхгүй юу? За би тэг уншижсэн. Би тэгэхээр километр энэ тоо могёно санахгүй байна. Ялаа өөрөөгөө ингээ 34 миль ч илүү нис чадна гэдгээ ингээ мэдэхгүйгээр одоо барины шилэнтэр нэг ялаа хийж штэ. Тийм бол тэр ялаа өөрөөгөө тийм өндөр нис чадна гэдгээ мэддэггүй гинэ. Тэгэл яг тэр нөгөө барины шил дотроо л ингээ нөгөө нэг байдаг гэж боддог за өөрөөгөө. Тэгээд тэрнтэй адилхан тэр барины шил бол гэр бүл гэж аахгүй хүүхдэд. Тэгэхээр эцэг их ялаа нь хүүхэд юм тий. Тийм тэр ялаа нь хүүхэд барины шил ингээ бид нар байгаа аахгүй гэр бүл. Тэнгүүл чинь бид нар тэр хүүхдүүдийг үнэхээр ингээд амьдрал ингээ өөр шүү те. Одоо юу гэж хэлэх юм те би яаж хэлэх юм бэ? Барины шилээр өндөр томруулах хэрэгтэй тий. Тийм. Эцэг их нь хүүхэд эцэг ихэл харж өсөж байгаа шүү. Тэгэхээр та нар өөрсдөө нөгөө хүүхдээ ямар байгаасаа гэж хүсэж байна? Хүүхдээ яаж амьдраасаа гэж хүсэж байна? Тэгэл тэр хэмжээндээ бас өөрсдөө аваачхыг хичээгээрээ та нар бол тэр хүүхдийг тайлшуул гэж хэлмээрээ. Тэр бидний нэг тухайн үед нэг ичээл, улаагаал, үгээ буруу зөрүү хэлээл, ярьслаханд ороод уучлаарай чамааг ахгүй гэж хэлүүлэх тухайн тэрхэн үеийн нэг мэдрэмж явна яах вэ? Бид нар зүгээр мэдрэмжээс л айгаал юм хийхгүй байгаа шүү дээ. А тэгтээ тэрийгээ давцсны дараа бол маш их хэмжээний боломж биднэрт гарч ирж байгаа нь буцаад нөгөө боё нэр яасан гоё хэлсэн. Би ерөөсөө нэг ч юм сонсож байгаагүй юм шүү дээ барин шүү дээ. Ялаг. Тэгтээ айгүй үнэн баахгүй. Би энийг уншснаас хойш өөрөө бас тэр талаар айгүй боддог байхгүй. Одоо ингээл манай охин ч дөнгөж ой 6 сартай мөртлөхийн бүр ингээ яг л одоо би 3 5 хүн шиг ярьдаг. Тэгэл ярианы үгийн баялагын лекторийн ярьдаг яриа. Би нэг шийхэр нэ балраа гэж хэлсэн чинь энэ oh no mo гэдэг англи үг хэлмээргүй санагдаад тэгсэн чинь одоо бүх юм дээр жоохон юм нэг юу одоо нэг онцгүй юм болгоо балраа гэл тэг яг бидний гэр дотор л яригч байгаа бүр үгийн сан гараа тий. Тэгэхээр нөгөө одоо би чадах болов гэж бодож байхын оронд ерөнхийдөө за би ядаж нөгөө хүүхдүүдийнхаа төлөө мэрэгчлэрээ ажиллаа тэр хүүхдүүдэд үлгэр дуурайл үзүүлээ да гэж бодоод одоо босоороо хөдлөөрөө CV-гээ бичээрээ. За ёо богийн сүүлийн өстэй амар чанга шавхурдлаа. Би нэг амар мундагтай амар зөвлж мөлдөөд байгаа юм биш зүгээр яг өөрийнхөө туршлага дээр л гэж бодоод
бодож исэн юм аа чамд тэгж санагдсан байна тий. За тэгвэл яг саяных дээр чинь чамаас асууя л та. Хэрвээ чи ингээл нөгөө шантрах үе зөндөө гарсан гэсэн чинь тий ингээл байлаа л ер нь бол тэ нэг цэвэрлэгээр үчсэн орсон байна үйлдвэртэй. За магадгүй чи одоо хэр нь үйлдвэртэй ингээд эрүүл мэндийн асуудал гараагүй. Одоо ингээд чи 6 7 жил үйлдвэртэй ажиллаж исэн бол цаашлаад эндээс ингээд явах тэндэл ажиллах байлаа гэж бодож чиний яг хүүхдүүд дээр ямар ялгаа гарна гэж чи бодож байна. Одоо яг ингээд мэргэжлийн ажилд орсон боогийн үйлдвэрийн ажлын боогийн хоёр. Одоо тэгэл хэрвээ би яасан бол манай хүүхдүүд одоо жишээ манай том хүүхдүүд их сургуульд сурч мөрөх талаар бодохгүй л гэж бодож байна. Окей, ингээл ажил хийгээл амьдрал болоо л штэ гоё л штэ гэ тэ. Тэгээд ажиллах бах. Тэгээ одоо бол манай хүүхэд надаас ингээд айгүй асууж байгаа ш манай том хүүхэд одоо ингээд бараг тийнейжер болсон. Тэгэнгүүт ээж одоо та тэр банкнда ажиллахдаа нөгөө бachelor ингээ Монголд хийсэн юм уу гэж ингээл надаас амар сонирхоод байхгүй. Тэр хүүхэд чинь бас ингээд одоо миний ингээд нөгөө боловсрол хүртэл ингээд тэр хүүхдэд ингээд бодол өгöd байгаа байхгүй. Би одоо тэгвэл ингээд банкнд ажиллахын тулд ингээд сургууль сурах юм байна штэ гээл тэгэл тэр хүүхд чинь угаасаа бит хоёрыг л харж байгаа штэ. Тэ арай дэндүүд ураад юм байна те. Би одоо ингээд боёгийн ажууд айгу туршлага багтаа ээж байгаа байхгүй юу. Тэгтэл бүр арай дэндүү бүр анзаараг байх гэмээр юмнуудыг бүр яг дуурайх юм. Тийм дуурай. Хүүхдээ хүмүүжүүлэх бол өөрийгөө хүмүүжүүлэх тааш. Тэр чинь яг гоё. Одоо би ингээд 7 хоногт 6 удаа йог заадаг. Заримдаа өөрөө бас ингээ йогийн хичээлүүдэд явдаг. Тэгээ дахиад хүүхдийнхаа нүдэнд йог хийдэг болж харагдаж гэртээс йог хийдэг. Бараг 10 удаа хийгээд байгаа юм хийгээд байгаа юм. Тэгвэл нэр йог хийдэг ч гэж мэдгүй байна. 35 мав гараад ирэхээр за одоо би өнгөрсөн өнгөч байгаа байхгүй юу. Бид нар яг алах гэдэг штэ. Дотроо яг 18 дэх хүүхдүүд байгаа байхгүй юу. Одоо л ингээ нөгөө өөр хүүхдүүдээ гаргаад ингээ яачлаа. Одоо ингээ карьераа тэндэр ингээ ер бид нар ингээ хөөх болчиход байгаа байхгүй тий. Сая бол угаасаа нэг хэсэг бидний энэ насн дээр бол яг л гэр бүл төлөвлөлтийн нэг тийм оргил үе ингээ явлаа штэ ерөнхийдөө тий бидний нас болол тэгэл тэгэхээр юун оройтох дөнгөж эхлэх чинь. Тийм штэ. Одоо бодъё л да бид нар хэдэн 65 таа тэтгэвч тавлаа гэж дээ. 35 таад ажлын гараагаа бүр хамгийн анхны ажилдаа орж болно штэ. Тий. Тэгэхээр цаана 30 жил. Хүүхдэр бол бүр ингээ 30 хүртэл 30 наснд тийм би хараас гэтэл чинь одоо эндээс хойш за 35 хүрсэн. За 35 гэж байхгүй. 40 байсан ч их юм болно штэ тий. Тэгэж өөрийгөө тэрнээс хойш ингээд хүн хөтлөд яах юм гэдгээ бас өөрөөсөө асуух хэрэгтэй байх гэж бодож байна. За чамд өөр гоё ингээд өгөх ярих ч юм уу тий нэрээ яг энэ тал дээр ер нь бол одоо маа подкаст маань ингээд хүсэж байгаа боловч үйлдэл хийхгүй байгаа л хүмүүс л хүрхийг зориод байгаа тий. Надаас бол ингээд асуултууд маань дууслаа. Чиний хувьд би зүгээр хийдөө ингэж боддог байхгүй хүмүүсийг ингэж яриа л идэх хүмүүс би тэгмээрээ ингэмээрээ ингээд өвөлддгүү тэг тэгмээр байгаа амдаа нэг хугацаа авах хэрэгтэй юм шиг санагддаг. Жишээ нь зүгээр нэг жишээ авахад бэлтгэлтэй авах гэж хэлний ингэж онаах гад ингэж шалгалтанд бэлтдэг штеп. Тэгээд тэгэхэд жишээ нь би ингэ нөгөө улирлын амралтаараа ингэ өгнө гэсэн бол надад 30 хэдэн хоног л штеп. Тэр хоорондоо зөвхөн тэр юмдаа анхаарад тэрэндээ анхаарад хурдан үр дүн төрхийн тулд яах юм нөгөө сургалтаа л авна штеп. Чаддаг хүнээс нь төлбөрөөр төлөө сургалтаа авна. Тэрийг хийгээд тэнгуэл ямар ч стрессгүйгээр 35 хоног бэлдээд оноогоо авчиж байгаа байхгүй. Тэрий чинь ингээл амар олон сар бодоол яах вэ хинс ингээл бэлдэхгүй яваа. Тэр болгон дээр өөрийгөө стресстүүлэл хамаг энерги унгаагаад тэг ямар ч хэрэг байхгүй. Тэгэл хийл гэсэн бол хашаа шиг хийгээл ер нь дуусгажээ. Тийм байна. Өөн дээр яг нэг юу би нөгөө йогийн орой ангийн маань нэг охин бас тэгчихсэн. Нэг юм хийх гээд тэгэхээр яг байрч авчдаг. Тэг байрч авахаар юу хийхээ мэдгүй гайхаа гацчаад байна гээд надаа бол ингэж бодогцсон. За чи ингээ нэг үйлдэл одоо хиймээр. За CV дээрээ суумаар байгаа ч тий. Өдөр болгон яг өөртөө би 10 минут сум гэлчих. 10 за илүүчгүй дутуучгүй 10 минут хэлээ. Тэгээд эхний өдрөө чи зүгээр 10 минут бөлийгөө сууж болно шүү дээ. Бүргээ хаанаас эхлэхээ мэдгүй. Хаанаас эхлэх вүлээ гэж бодоод яг таймераа тавьчих тий. За 10 юм уу 30 минут ч юм уу. Таймераа тавиад ингээ суун. Тэгэж сууж бодох чинь хүртэл өөрөө үйлдэл ахгүй юу? А тэгэхгүй хүмүүс нөгөө тэрийг үйлдэлээ мэдгүй болохоор за би ингээ хийхгүй юм биш худлаа мэн ингээ болчиход идэг. Маргааш нь дахиад суу тий 10 минут суугаад 5-д нь жоохон бодож ирсэн аа үлдсэн тал дээр нь гуглдэж болно шүү дээ. How to write CV гэдэг ч юм уу тий. За тэгснэ тэрийг дараагийн өдөр нь 10 минутаа таймераа тавилаа. Тэнгуут нь за ямар ч гэсэн ингээ нэг файл нээчих болно. Эдгээр болгон чинь ингээ өөрөө прогресс байгаа байхгүй юу? Тэгэхгүй нөгөө яг ингээд шууд л ингээд суугаалцдаг кинон дээр гарч так гэл шууд толгой дотор байсан юм гаргаж байгаа юм шигээр бид нэр үйлдэлээ төсөөлөд байдаг. Тэнгуутаа би хийж чадахгүй байна гэдэг. Гэтэл бүх зүйл чинь ингээд эхлээд бодхоос эхэлнэ тэ хэсэг суун тэгж яагаад ганцхан үйлдэлхийн файлаа нэрийг өгнө нэг цэг тавина гэл ингээд нэг нэгээр л нэгдэж байгаа. Тэгэхээр бүр өөртөө ингээд баг багаар
хэрвээ явъя цаг хугацаа байна гэж үзвэл яг богийн сайн нээлттэй үйлдэл дээрээ зүгээр бодоод ингээл суух чинь ч гэсэндээ бас үйлдэл мөн шүү. Тэрийгээ зүгээр гаална өдөр өдрийнхөө цагийг гаргаад хийгээд гэдэг зөвлөгөө. Би тэрийг нөгөө нэг оройныхаа йогийн ангиоханд хэлсэн чинь хөөх тийм шүү дээ явсан чи дараа нь яг амар гоо биелүүлсэн байсан. Тэгсэн чинь нэрээ тийм ээ. Гэтэ манай болохоор CV биш яг одоо би ингээд амьдралдаа юу хийх вэ, ямар мэрэгч сонгох вэ гэдгээ бодно гэд цаашдаа өөр нь яах вэ гэж зүгээр залуухан жоох авах юм баггүй. Тэгсэн чинь яг нэрээ 30 минут яг ингээд бодоол гээл гүлгөө сонсгосон. Тэгээд ирсэн чи дараагийнхаас нэг тэмдэглэл юм бичмээр болж байгаа гэж байна. Тэгээд тэрний дараагийн өдрөөс гэсэн чи нэрээ ингүүл яадаг өөрийгөө олохын тулд нэрээ яадаг ингээд жоохон хайлт эхэлж юм гэж. Тэрний дараагаас хайсныхаа дагуу гарч ирсэн юмнаас нь хариулж мариулаад ингээд цаашаа яваад тийм тэгэх боломжтой аах. Тэгэхээр бүх юм яг тийм гацалтаас л эхэлдэг. Яг гацж байгаа юм шиг боловч стил тэр нь бараг хамгийн чухал үйлдэлтэй. Тэгээ нөгөө сүүлийн үед яг сургууль төгсдөө дараагаар юм уу? Хүмүүс яаж чи ингээд нөгөө сургуулийнхаа ажил хоёр хүүхд төрүүлээл ингээл амжуулж баа чам таашаа би бурхан 48 цаг өгд юм гэж надад тоглолт хийдэг байхгүй. Тэгээд айгүй олоонаас тийм юм сонсонгуутлаа би өөрөө зүгээр бодсаахгүй. Би нэг яаж амжуулсан юм болоо. Тухайд өөрийгөө амжуулаад байна гэж бас бодохгүй байх штэ. Угаасаа хийх ёстой л гэж бодсон. Тэгээ бодсон чинь би нэрээ яг хийн гэсэн бол яг ингээд тодорхой хугацаа өгөөл тэрийг л ингээд хийгээд дуусчихдаг ингээд яасан гэж хийх юм бодохгүй тийм. Тэгдэм байлээ. Тэгээ бас нөгөө чаддаг хүнээс нь сургалтаа аваа гэдгийг бол бүр ингээд насан туршдаа хэрэгжүүлдэг юм байгаа байхгүй юу. Ерөөсөө ч би тэгж Facebook ухаал биш интернет ухаал YouTube үзэл ингээд юм хийх хүн ерөөсөө биш байгаа байхгүй юу. Угаасаа жоох яаруу сандруу хүн болохоор тэгдэм юм битгэхгүй. Тэгээд ямар ч хэсэн газ ингээд ард нь гараа яваад тэрэндээ л исэн юм билээ нууцна. Яа. Яг үнэ. Цаг хугацаа л биднэрт хамгийн бага бусад юм хэлгээл олдсон шүү дээ. Окей. За ингээд өнөөдрийн подкастаа энэ түрээд өндөрлөе гэж бодож байна. Гоё юм бодогдуулсан бах. Тэгээд ер нь л яг өгөхийг хүсэж байгаа нь хин нэгэндээ нөгөө мэргэжлийн ажилд орсон ч юм уу хүссэн ажилд орсон хүнийх амар тусдаа лагмаг гээл тийм өмдөг. Яг тийм хүмүүс үнэхээр байгаа. Тэр хүмүүс бол ингээд бүр нөгөө оройн дээр дэлхийн ингээд топ компаниудад нь ороод тэгэл топ нь болоод ингээл цаашаа явж мэдээж боо гэжсэндээ нэг өдөр тэгэл ах тий. Гэхдээ яг одоо бол ингээд боогийн хувьд жирийн нэг ээж байна тий. Зөндөө удаа ингээд гаптай байцсан. Тэгээ энэ бүх мэдрэмжүүд ингээд даваа явж байгаа. Тэгэхээр бид нар адилхан шүү. Бид нарт яг тийм ер нь бол хүн төрөлхтний нэг л хувийн тийм амар мундаг бидний боддог шиг мундаг байгаа. Бусад бүх хүмүүс л адилхан л байгаа тий. Тэгэхээр ерөөсөө өөрийгөө битээ би биш гэж бодоорой гэдэг мессежийг өгөх зорилгоор энэ подкастыг ярьлаа. За тэгээд нөгөө эцэст нь одоо ингээ хэлий эцсийн үгэлээ яваад. Зүгээр би ингэж ботсон зүгээр сая ингээ ажиллаж чадах. Яагаад нэр ингээд яг төрүүрийн хоёлаас ирсэн л та. Ингээд нэг монгол хүн нэг ажил гараад дэвшлээ. Яалаа мэдгүй тэр хүн ингээ gaaj болж. Гэтэ орондоо ядаж нэг хүн ингээ үлдээгээд те. Ер нь бол дотроосоо бас яг л адилхан авах амар сонирхолтой юм л шүү дээ. Таньдаг хүмүүсээ ингээ авах. Тэгээ ингээ нэг нэгийг ингээ дэмжиж ядаж ингээ амар хүсэж байгаа хичээж байгаа ингээд нэгээ ингээд чирээд ингээд явдаг байгаасаа зөвхөлээ штэ нэг олоолаа биш те. Тэгэхээр нэг хүн ажилласаа гарахад тэр позишн дээрээ авчиад нэг хүн оруулчихад тэр хүн өөр газар ингээд орчин өөр юу өөрчлөгдөх юм бэ? Зүгээр арай л илүү олон монгол хүн мэрэгчлэрээ ажиллах гэдэг штэ. Тэгэхээр тийм сэтгэлтэй байгаасаа гэж юу нь айгүй хүсдэг. Богийн шиг байцгаая манайхаа. Эсвэл нэг ажлаас гараад оронд нь нэг найзгаа төв гэж үлдээгэл. Нөгөө ажлаас нь гараад бүх гэж үлдээгэл яваад байгаа шүү дээ. Арга хоорондоо. Тий, арга хоорондоо. Орондоо ерөөсөө гадны хүн бол оруулахгүй монгол хүн л үлдээдэг баа шүү гэх. Тийм шүү дээ. Тэгээд тэр хүмүүс ч одоо чинь миний туулсан тэр амар их олон цаг хугацаа ингээ хэмнээд гоё тавчлаад очилоо шүү дээ. Тэр зам дээрээ тий. Тэгээ юу гэж яагаад заавал бүгд зовх ёстой гэж бас нөгөө талаас тий. Яг үнэ. Тийм байгаараа манайхаа сэтгэлтэй байгаараа. За тэгнэ баярлаа. За ингээд энэ хүрээд өнөөдрийн подкаст өндөрлөж байна. Богидоо маш их баярлалаа. Та хэд маань богид хэлмээр байгаа өмнөд комментээр бичээрэй. Бай бай. Баярлалаа. Дараагийн дугаараар уулзцгаая.